Ер нь бол ажлын хэсгийн дүгнэлтээр ч дурддагдж जैन гişүүд ч гэсэн хэлж जैन. Ер нь яг энэ ажлын хэсгийн даалгавар маань юу вэ? Энэ даалгаврын хүрээнд дахин инженерчил буюу процессын дахин инженерчил дээр бид нар яг юуг ойлгоод байгаа? Тэр нэгдсэн ойлголт маань байхгүй байна, тийм ээ. Энэ дээр бас нэг юмыг бас тодруулж ойлгомоор байгаа зүйл нь бид нар ажлын хэсэг бол ерөнхийдөө төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл гэж уншигдаад байгаа. Тэгэхээр төрийн үйлчилгээ гэдэг бол илүү иргэнлүү чиглэсэн. Болохоос төрийн байгууллагуудын хоорондын ч юм уу эсвэл төрийн байгууллагын өөрийнх нь процессын асуудал бас шууд орж ирэхгүй байгаа байхгүй юу? Яг үйлчилгээ тал руугаа яваад байгаа. Тэгэхээр энийг бас хэдүүлээ нэг талд нь гаргаад яг төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь үйлчилгээ талдаа яваад байна уу? Эхний ээлжинд бид нар яг ямар үр дүн гаргах юм? Одоо яг ингээд бүх бүтэн одоо засаглалын хэмжээнд буюу засгийн газрын үйл ажиллагааны хоорондын нийцэл тийм ээ яг аль хаана чиг үүрэг давхардж гин гэдэг энэ юмнууд ороод ирэх юм бол энэ бол нэлээд том хүрээний ажил болно. Тэнгүүд хамгийн эхний ээлжинд жишээлбэл төрийн үйлчилгээнд дээр бид нар засжуулах богино хугацаанд засжуулах юмнууд дээр засвар хийгдэхгүй тэрийг хийж чадахгүй байгаад нь шүү дээ. Тэгэхээр жишээлх юм бол одоо энэ яг ажлын хэсгийн дүгнэлтэн дээр байж ин л да. Төрийн мэдээллийн нэгдсэн бүртгэл сан байхгүй. Иргэний нэгдсэн данс байхгүй учраас мэдээллийн нэгдмэл байдал давтагдшгүй байдал хангагдаагүй болно. Хур системийн ард нэгдсэн өгөгдлийн сан байхгүй бөгөөд төрийн байгууллагуудад дор бүрнээ хөгжүүл тусдаа ашиглагдаж буй 152 бүртгэлийн мэдээлэл өгөгдлийн бааз холбогдсон ажиллаж байгаа нь төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох хамтын ажиллагааг дэмжих нэгдмэл байдал хангалтгүй. Ингэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл юу вэ гэхээр бид нар өнөөдөр ингээ ийм Монголиагийн тайлбар буюу ийм Монголиа дээр ийм хэмжээний иргэдээс хүсэлт ирсэн байна. Энэ хэмжээний үйлчлэгийг үзүүлсэн байна гэж байгаа. Гэтэл эдний чинь хэдэн хувь нь төрийн байгууллагад аваачиж өхийн тулд тэр лавлгаа тодорхойлтыг авсан юм бэ? Буюу тэр хоорондоо төрийн мэдээлэл хоорондоо солилцох боломжтой байтал яг тэнцэнээс очиод киоскоос мэдээлэл аваад төрийн байгууллагад хүргэж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдал чинь арилгах ёстой. Тэгжээж бид нар дараагийн бүр инженерчлийн тухай ярих ёстой. Гэтэл өнөөдөр процесс нь өөрөө дахин инженерчлэл байтугай зүгээр процессыг сайжруулалт хийж чадахгүй суугаад шүү дээ. Тэгэхээр энэ тал дээрээ анхаармаар байна. Нөгөө талдаа яг энэ дээр жишээлбэл блокчейн захим засаглал гэдэг юм яагаад гарч ирсэн юм бэ? Яагаад гэвэл энэ чинь нэгдсэн дата базтай байх. Төрийн байгууллагууд яг тэр блокчейн дээр байгаа мэдээллийг өөрсдийн хүрээнд татаад авах боломжтой байх. Энэ блокчейн захим засаглалын ажлын даалгавар очиод байтал энэ нь тэг хувь буюу үр дүнгүйгээд үнэлэгдсэн байж байгаа. Тэгэхээр бид нар энэ байдлууд дээр бид нар энэ мэтчлэн наад захын юмнуудаа хийхэд яг юу дутаад байна вэ? Боломж нь юун дээр гацаад байна вэ гэдгийг бас мэдмээр байгаад байна. Өөрөөр хэлэх юм бол санхүүжилт нь болохгүй байгаад байна уу? Эсвэл үнэхээр хүний нөөцийн тутмагшил байгаад байна уу? Эсвэл ерөөсөө яг юу хийх ёстой ойлголт нь байхгүй байгаад байна уу? Тэгээд нөгөө талаасаа одоо бид нар яг одоо энэ ажлын хэсгийн үйл ажиллагааг цаашаагаа дэмжиж явах хүрээнд юу хийх юм бэ гэдэг асуудлыг бид нар төрийн байгуулалтын байнгын ороо захим бодлогын байнгын хороо хамтран хилцэж байгаа бол яг энэ ажлын хэсэг буюу засгийн газар өөрөө засгийн газрын нэгжүүд болон одоо их хурлын байгууллагууд зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд өөрийнхөө чиг үүргийн хүрээнд л ажиллах боломж буюу хайрцаглагдаад байна гэж байгаа бол энэ ажлын хэсгийн хүрээнд яг ямар байдлаар хамгийн сайн хувилбар нь байж чадах юм. Энийхээ хүрээнд бид нэр эрх зүйн шинжилтүүд дээр юуг анхаарах юм гэдэг юм бас гарч ирэх байх гэдэг хүлээлттэй байна. Зөв тий? Төрийн хэмжээ бүтээмжийн зөвлөлийн ажлын дараа тэнгис. Дахин инженерчлэг яг төрийн үйлчлэгээ гэж дангаар нь авч үзэх гэхээр нөгөө төрийн үйлчлэгээ чинь зөвхөн иргэнээс хүсэлт авч байгаа хэсгээр очиод ингээд зогсчихж байгаа. Тэгэнгүүт тэрийг шийдвэрлэж байгаа процесс нь өөрөө төрийн байгууллага дотроо эсвэл нөгөө хүнээс мэдээлэл лавлгаа шаардахгүйгээр хоорондоо байгаа мэдээллийг салцаад үйлчлэг үзүүлэхээр нөгөө төрийн байгууллага хоорондын процессын бас асуудал үүсчихэж байгаа учраас яалтчгүй энэ ажлын хэсэг ингээд нөгөө чиг үүрэг нь өргөжөөд төрийн процесс нь дахин шинжилэл болчиход байгаа. За ийм Монголиа дээр ч гэсэн бас тэр лавлгаа тодорхойлтыг нэг газараас нөгөө газарт иргэн өөрөө л одоо нэг лавлгааг нь авч очдөг нэг хахиц гарсан. За үүний дараагийн шат буюу ийм Монголиа дээр процессын дахин шинжилгээг хий гэвэл ерөөсөө ийм Монголын үйлчлэгийн тоон өсөх биш харин эсрэгээр баг буураад 0 болж ивэл энэ бас дахин шинжилэл бас хийсэн гэж үзэхэр болж байгаа шүү. За уянгаш гишүүний асуултанд хариулъя. Төрийн үйлчлэгээний гээд манай захирамж тэгээ гарсан байгаа боловч үндсэндээ бол нөгөө
төрийн процессын дахин инженерчлэл гэдэг юу юм? Зарим томьёололоор энэ их нэр төвөгтэй нэр томьёо учраас төрийн бүтээмж гэж засгийн газрын хэрэглэх газар нэрлэж байгаа. Гэтэ аль нь яг зохистой вэ гэдэг энэ нэр томьёон дээр хүртэл бид нэр хилцүүлэг өрнөж байгаа. Тэгэхээр нөгөө онлоороо дэлхийн улсуудад одоо амжилттай хэрэгжүүлсэн улсууд байна, амжилтгүй хэрэгжүүлсэн улсууд байна. Энэ хүссэн үсээгүү л бид нар хийн. Тэр ч утгаараа манай бүх мөрийн хөтөлбөрөд орсон. Тэгэхээр өнөөдөр бол бид нар Монгол буюу төрийн үйлчлэгийг иргэндээ харилцагчтай хүргэдэг захимжилтын системийг амжилттай нэвтрүүлсэн. За энэ бол маш том суурь сэтгэлгээний өөрчлөлтийг авчирсан. Гэхдээ энэ маань бол төрийн процессын дахин инженерчлэлийн зөвхөн нэг хэсэг. Та бүхэн тараагдсан дүгнэлт дээр байгаа процессын дахин инженерчлэл гэдэг маань төрийн процессын дахин инженерчлэл гэдэг төр иргэн хоорондын ярилцаа, төрийн байгууллага хоорондын ярилцаа, төр аж ахуй нэгжийн хоорондын ярилцаа. Дахиад төрийн албаа хүчтэй харилцаа гэдэг харилцааг зохицуулж байж бид нар эцсийн үр дүндээ хүрч чадна. Тэгэхээр энэ бол нөгөө ганц зөвхөн төр иргэндээ хүрч байгаа үйл ажиллагаа биш юм. Түрүүн бас засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас дурдж байгаа лицензийн асуудлууд байна. Эргээгээд одоо төрийн байгууллагуудын бүтээмжийн асуудал. Өнөөдөр ингээд манай төрийн байгууллагын өндөр мэргэжлийн албаа агчид маань ингээд их хурлын байнгын хороод ажлын хэсгийн хурлууд дээр өдөржингөө суугаад нэг л асуултанд хариулдаг. Энэ ч гэсэн ялгаагүй процессын дахин инженерчлэл. Яг иргэн өөрт төрд байгаа мэдээлэлээ төрөөс нийгмийн даатгал, татвар, цагдаа гэж аваад, цуглааж аваад, буцаагаад нэг төрийн байгууллагад өгөө төрийн үйлчлэг аваад байгаа байхгүй юу? Энэ нөгөө эргээд нөгөө хууль эрх зүйн ойлголт нь байхгүй. Яг түүнтэй адилхан бид нар болж байгаа мэдээллийг засгийн газрын яам харьяа хэрэгжүүлэгч газруудын дарга нарыг суужгаад гişүүд бүтэн өдөржин байлгаж чад ганц л асуулт асууж байгаа. Энэ нь өөрөө бидний төрийн процесс бас буруу байна л гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө нөгөө хэдүүлэг бүтээмжил юу нь маш муу. Тэгэхээр энэ дээр та дараагийн асуулт нь юу нь болохгүй байгаа юм бэ гэж асууж штэ. Тэгэхээр анх бол одоо энэ ажлын хэсгийг ахалж байгаа үед төрийн процессын дахин инженерчлэхээр за миний ажлын хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд ч гэсэн би энийг технологи, инновац гэж ойлгосон боловч энэ бол хамгийн суур асуудал нь засаглалын бүтцийн байна. Цаашлаад энэ өөрөө хууль эрх зүйн гажуудал байна. За хоёр байнгын хорооны эрхэм гишүүдтэй одоо маш их талархлаа. Яагаад вэ гэхээр процессын дахин инженерчлэл гэдэг бол энэ технологийн асуудал биш юм аа. Энэ өөрөө төрийн суур асуудал, хууль эрх зүйн суур асуудал. Түрүүн уян гишүүний асуултанд хариулж чадсангүй. Ямар асуудал хамгийн том садаа болж байгаа юм бэ гэхээр ерөөсөө л сэтгэлгээний асуудал. Төр өрөөсөө иргэндээ үйлчлэгийг хүргэхдээ хяндаг байх ёстой. Бүх юм хяналтын дор байх ёстой л гэдэг сэтгэлгээ. Энэ бол бид үйлчлэгээ хүргэж бол одоо бизнесийн байгууллагууд бүгд тийм болсон шүү дээ. Хинэн иргэндээ хурдан шуурхай зардал чирэгдэл төвөггүй үйлчилж чадж байгаа тэр газар л амьд оршин тогсож өрсөлдөх чадамжтай байгаа. Ирээдүйд ямар улсын иргэд төрд итгэл төрийн нэр хүнд өндөр байна. Төрийн үйлчлэг нь өөрөө төрийн албаа агчтан сэтгэл ханамжтай байна гэдэг маань бүх юм зардал чиргэлгүй ойлгомжтой тодорхой хурдан шуурхай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ ойлголт маань гүйцэтгэх хэсэг маань л технологитой холбоотой хэсэг. Тэрнээс суур ойлголт нь бол бид өөрсдөө сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр дахиад шинээр ингээд хоёр байнгын хорооны гишүүд маань энэ бол суураараа төр гэдэг үеийн төрийн үйлчлэгээ засаглалын бүтцийг өөрчлөх хэрэгтэй гэж санал гаргаж чадна. Одоо энэ суур асуудлыг ойлгож бод бол маш ажлын хэсгийн гишүүдийн зүгээс талархалтай хандж байна. За манай ажлын хэсгийн хурал үйл ажиллагаа бол одоо нэгдсэн арга зүйгээр хангах санал дүгнэлтээ гаргана. Тэгэхээр үүн дээр үндэслээд төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолоо боловсруулад энэ ажлын хэсэг цаашдаа сандаг учир гишүүний ярьж байгаа, цэнгүү гишүүний ярьж байгаа шиг гишүү илүү нарийн зургал руу орох чиглэл нь их хурлын харьяаны чиг үүргийн эрх зүйн хэмжээндээ яаж явах вэ гэдгийг тодорхойлох юм бол бид дахиад энэ хийх ажил бол маш их байна. За хамгийн санаа зовж байгаа зүйл бол зайлшгүй хэрэгтэй дэлхийн улс улгыг хийж байгаа ч гэсэн гой нэрийг ашиглаж маш их өргүү төсөв өргөдүүлдэг. За үүнээсээ болоод бүтлгүүцсэн маш олон улсын жишээ байгаа. Бид тэр булганаас зайлшгүй суралцахгүй бол
Энэ маань бол зүгээр нэг ингээд гадаад нэр томьёо ашигласан ажил биш юм шүү гэдгийг та бүхэнд хэлхийг хүсье. Баярлалаа та бүхэнд.